Тухайлбал 5 жилийн өмнө баригдаж эхэлсэн хан хинтий чуулгын байр өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй. Эхнээсээ нурж байгааг орон нутгийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа. 2012 онд Хөвсгөл геолог компани хан хинтий чуулгын байрны үндсэн бүтээц сутгалтыг хийхээр 3.5 тэрбум төгрөгийн тендер авчээ. Гэвч ажлаа чанаргүй гүйцэтгэснээс болоод чуулгын байрны барилгын ажил 2 жил шахам завсарлажээ. Олон жил удаан зогсохлоор барилгын чанар хийсгүүд нь муудаад зарим нэг хөлдөхгүй байх хэвээр газрын хөрс маань доошоо хөлдчихдөг. Тэгээ тэрнээс овоолтгоо зарим суур үндсэн хийцүүдэд эвдрэл гэмтэл их учирсан. Усын сус 8 тэрбум төгрөг гаруй зарцуулан байрж байгаа хан хинтий чуулган байрны таазыг чанаргүй зутагснаас болоод дээврээсээ тусаал гойж дотор засвар хийх боломжгүй болсон байна. Мөн хан таасан чийгэнд идэгдэж шинжилэн засварлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Яг одоо бол яг дээврийн асуудал дээр бол яамнаас л нэг гаргалгаа гаргаж өгөх шаардлагатай болчиход байна л. Тэгээ энэ компанийн хувьд өнгөрсөн оны 6 сарын 1-ээс хойш үндсэндээ одоо ингээд ямар ч ажил хийхгүй ингээд зогсож явж. Тэгээ энэ компаниудын хувьд ч гэсэн бас энэ дээврээс бусад шалтгааллахгүй бас ажлуудаа бас яаралтай бас хийгээд давхар явж явах хэвээр. Барилгын 2 компани бие биенээ хүлээсээр барилгын ажлын улирал эхлэх цаг төгчгөөд ахад шийдэлт хүрээгүй байгааг салбарын сайд нь шүүмжилж байлаа. Дээвэр завсарлах хөрөнгийг Хөвсгөл геолог компани тендер авахтай байршуулсан барьцааны мөнгнөөс гаргана. Тиймээс олон жил сунжирсан энэ барилгыг намраас уртаж дуусгах үүргийг өглөө. Дүүжин тааснууд хийгдэн дээрээс нь чинь дандаа ус нэвччихэж байгаа. Тэгээ одоо энэ гадна талыг харсан дандаа гадна талын хандлага учлж нь яатсан ш нэвчсэн штэ. Тэгээ хэрвээ одоо энэс дулааны дээврийнхаа дулаалгыг хүртэл задлжиж бас хатаахгүй бол энэ ч өвөл цанц өгч штэ. Барилга объектуудын хяналт тавих чиг үүргийг нөгөө барилгын хөгжлийн төв барилга утаагалалтын яамны барилгын хөгжлийн төвд бүр өмсөн шилжүүлсэн юм байл штэ. Тийм учраас бол бас одоо манайхаас шалтгааллах юм маш бага болоод байгаа юм. Тэгээ би барилгын хөгжлийн төвийн удирдлагатай ярьж тэр дээврийн асуудлыг яралтай шийдвэрлүүлэх арга хэмжээ авъя гэж бодож байна. Хинтээ аймгийн Чингис хотод баригдаж байгаа хан хинтий чуулгын барилга 5 жилийн хугацаанд баригдаж байгаа. 2012 онд Хөвсгөл геолог компани бол эрхийг нь авч барьж эхэлсэн байдаг боловч өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ийм хэвээр дээврээс нь одоо ус гоожсноос болоод дотоод заслыг нь хийж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа мэнэ. Өөрөөр хэлэх юм бол тендерийг орон нутагт өгдгүүгээс болоод одоо хаа нэгтгээс компаниуд ирж бол нөхцөл байдлыг хүндрүүлдэг ийм тохиолдол бол олон байдгийг орон нутгийнхан хэлж байгаа. Нутгийнхаа компаниудыг бас бодлогоороо бид нар дэмжих юм бол магадгүй энэ компаниудын маань хариуцлага эргээд нэлээд өндөр байдаг гэж бид нар бас ойлгодог юм. Өмнө нь бид нар бас ажиллаж явах хугацаанд энэ орон нутгийн компаниудаа барилгын компаниудаа нэлээд дэмжиж энэ татвар нь өөрөө орон нутгад орно. Энэ орон нутгийнхын хүмүүс одоо иргэдэн өөрсдөө ажилтай байна. Дээрээс нь хэрвээ энэ ажлыг одоо хангалттай сайн хийх юм бол бид нар дараагийн ажлыг одоо олгоно. Хэрвээ энэ ажил дээр хангалтгүй бол бид нар дараагийн ажил дээр одоо хариуцлага тооцно гэдэг ингээд ирэхээр орон нутгийн компаниуд яг эндээ ажиллаж амьдарч байгаа болохоор бас харьцангуй их сэтгэлтэй ажилтдаг л да. Барилгын ажил удаашрсан хэдэн жилээр үргэлжилсэн анхны тохиолдол хан хинтий чуулга бишээ. Хинтээ аймагч өөр бусад орон нутгууд ч гэсэн ийм жишээ баримт олон байдаг. Энэ тендер зарлагтаа тодорхой шаардлага тавьдаг хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хатуухан хариуцлага тооцдгүйтэй холбоотойг хан хинтий чуулгынхан гомдолж байлаа.